За өглөөний мэнд хүргэе. Энэ нөгөө 4 сард нэг ирлээ. 4 сард ирлээ. Бараг. Тий. Тэгээ одоо хэдүүлээ 30 мянган хүний санал мал баахан өгсөний дараагаар их хурал дээр ирсэн асуудлыг ингэж шийдэж болохгүй л дээ. Бид нар одоо нэг засгийн газар чиглэлөөгөө өгсөн бичиг гаргаад хайж болохгүй. Нэгдүгээрт би баяжлалын гишүүдэд санал нэг байгаа юм. Процедурынхаа дагуу хийгээгүй. Энэ нийслэл. Хоёрдугаарт хуулийн хүрээнд хийж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл тэр тоо хэмжээгээ тогтоож болно энэ төр гэдэг тэр заалтын дагуу хийж ах шүү. Тэгтээ энэ хүмүүсийн ахуй амжиргаа, инфляц, юмны үнийн хөөрөгдөл, иргэдийн карманаас гардаг мөнгө хүнд хэцүү, бараг карманд мөнгө үлдэхгүй байгаа ийм үед энийг унтаж ийсэн шиг явж ирсэн 10 оноос хойш өөрчлөхгүй байжсэн нэг энтх нь 15 жилийн дараа цочин гутаа нэг нөхөр гарч ирээд нэг нөхөр гэдэг нь Нямбатар хэлж байгаа. Тэгээ 3 дахин нэмийн интер гэдэг бол энэ бол төрөмгийлэл шүү дээ. Төрөмгийлэл. Зүгээр л одоо ард түмэн гэдэг бол юу ч биш гэж үзэж байгаа. Иргэдийн ахуй амжиргаа гэдэг бол юу ч биш. Би яадгийн хэдэн төрөй цуглуул болно гэж. Тэгээ тэр цуглуулсан мөнгөөрөө ямар эдэнцгээ хийж байгаа нэг хэдэн боржор солихоос өөр юм хийдэггүй. Хаана байгаа тэгээд төгжрөл нь буураад байгаа. Тэгэхээр ийм байдлаар одоо энэ ард иргэдийнхээ асуудалд улсын хурал бид нар оролцож хам хэрэгтэн болж ингэж явмааргүй байх шүү. Би тийм учраас энэ ажлын хэсэг дахиж ажилддаг юм уу? Энэ ажлын хэсгийг сулдаг юм уу? Энэ Монгол Улсын засгийн газар чиглэл мөглөөгөө солиороод байх юм байхгүй. Бид нар тэрний хүчингөө болгоод тэгээд тэр ард түмнийхээ хамжиргаа хараад наадхаа хуулийнхаа хүрээнд хийхдээ 3 дахин нэмэгдүүлнэ гэдэг юм байхгүй. Би бол ийм маш тодорхой саналтай шүү дээ. Гэхдээ хавар шийдчих асуудал шүү дээ. Одоо харин ингээд 10 сард авчирчаа тэгээд нэг иймэрхүү юм өгдөг бол маш муу байна. Абубакр дарга жаахан ард иргэдийнхээ талд жаахан ийм юм хүмүүс зөв хийлдэ. Та нар яагаад ингээд тэнгэрт гараад тасраа суучваа? Хүмүүс ахаа амжиргааг ир мэдчихэв юм. Дээгүүр нь болохоор зүгээр хэдэн зуун сая ямар нэгэн их найдаар нүүрсээ хувааж эцгээгээл энэ улсыг ер нь арай дампууруулж байна. Ингэж болохгүй. Тэгээд тэр нийслэлийн хийсэн алдааг их хурл үүрч болохгүй. Манай байнгын ороо үүрч бүр болохгүй. За би санал хэлж шүү гэж шүү дээ. Та нар минь дэмжиж энийг болоод тэгээд хэдүүлээ нэг шийдвэр таарах хэмжээ аваад өгч. Нэг ганц удаа ч гэсэн ард иргэдийнхээ талд үнэн хэлж байгаа хүмүүсийн талд ядарч зүдэрч байгаа хүмүүсийн талд ганц удаа шийдвэр гаргах.